Сайн байцгаана уу хүмүүстээ. Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. За бидний дараагийн үзэх сэдв бичгийн найруулгын зэргийг ялгах. За мөн ТV хичээлээр явагдсан байгаа. Мөн ТV хичээлтэйгээ холбоод энэ хичээлийг бас баттган үзээд өгөгдсөн даалгаврыг цаг хугацаанд нь явуулаарай хүмүүстээ. За найруулгын зэргийг дээд найруулга, дунд найруулга, доод найруулга гэж 3 ангилж үзэж байгаа. За энэ 3 ангиллыг та бүхэн бол өмнөх хичээлүүдээр мэдээд авсан байгаа. За үүнийгээ бас баттгаад онолын хувьд ахин дэвтэртээ бичиж аваарай. За дээд буюу эрхэмсэг хүндэтгэлийн найруулга. Хүндтгэлийн утгатай утга шилжүүлсэн дүрслэлтэй найруулгыг дээд найруулга гинэ гэж. За найруулгын онцлог. Үгийн өнгө өгүүлэгчийн сэтгэлийн өнгө аяс бүрэн илэрнэ. За судар номын эрхэмсэг найруулга, яруу найруулга орно. За дээд буюу эрхэмсэг хүндэтгэлийн найруулгад энэхүү үг хэллэгт бичиг зохиолын хэлний дээд хэм хэмжээнд тохирох үг багтдаг. Үүнд хуучирсан үг, шинэ үг, яруу найргийн үг, гадаад үгийг оруулан үздэг боловч эдгээр нь доод өнгө аястай найруулгын дотор ч байж болдог юм аа. За ерийн буюу дунд найруулга. За дунд найруулгаар бол бид нар ихэвчлэн яриа бичгийн хэлэндээ ашигладаг байгаа. За үүнийг бид нар дунд найруулга гэж үзэж болно. Болсон хэрэг явдлын ерийн өгүүлсэн найруулгыг дунд найруулга гэнэ. За найруулгын онцлог үгийн өнгө аяс, сэтгэлийн өнгө аяс илэрнэ. За мөн найруулга дундын үг найруулгын үүргээрээ өнгө аяс нь аяндаа тодордог. За доод буюу хар ярианы найруулга гэж байна. За энэ ярианы хэлээр бичих ярихыг хар ярианы найруулга гэнэ. За доод өнгө аястай үг хэллэгт этгээд завхаа бүдүүлэг үг зэрэг бичиг зохиолын хэлний боловсронгуй найруулгад үл тохирох үг байдаг. За найруулгын онцлог нь ямар вэ гэхээр өгүүлэгчийн хандлага үгийн утгын өнгө аяс илэрнэ. За мөн найруулга нь болох гажуу байна. За ингээд дээд хүндэтгэлийнх за дунд бол ерийн найруулга, доод нь бол доромж найруулга юм а гэдгийг та бүхэн бол мэдэж авсан байгаа. За үүнийгээ одоо дадлага баттгалаар бүгдээрээ өөрсдөө сөрьё. За асуултын тэмдгийн оронд нөхөж бичээрэй гэж. За асуултын тэмдгийн оронд нөхөж бичгээд ямар үг гарч ирж байгааг та нар гар гэдэг үгний одоо дээд найруулга нь ямар байх бол доод найруулга нь ямар байх бол гэдгийг нөхөд дэвтэртээ бичээрэй. За нөхөж бичснээ өөрийгөө шалгаарай. За дээд найруулга нь бол гарын мутар. За ерийн найруулга нь гар, доод найруулга нь саруу. Тэгэхээр үгийн төвшөнд бол ингэж гарч байна. За асуултын тэмдгийн оронд бас үгийг нөхөж бичээрэй. За гэр гэдэг үгийн дээд найруулга, доод найруулгыг нь дэвтэртээ бичээд өөрийгөө шалгаарай. За өөрийгөө шалгаарай. За дээд найруулга нь дээд гэрийн дээд найруулга өргөө. За доод найруулга нь болохоор оромж байх нэ. За мөн асуултын тэмдгийн оронд нөхөд үгийг нөхөж өөрийгөө шалгаарай. За идэх гэдэг үгний дээд найруулга, доод найруулга. За өөрийгөө шалгаад зөв бичсэн хэсгээ шалгаарай. За дээд найруулга нь бол зооглох, доод найруулга нь бол гутрах гэсэн үгийг илтгэж гаргадаг байна. За мөн асуултын тэмдгийн оронд дээд буюу дунд, доод найруулгууд нь ямар үгээр илэрч гардаг вэ гэдгийг өөрсдөө нөхөд бичээрэй. За бичсэн хэсгээ шалгаад хэдэн үгийн зөв бичсэн байна гэдгийг өөрийгөө шалгаарай. За дээд найруулга дээр айлтгах хэлэх гэдэг үг маань айлтгах болж байна. Доод найруулга нь ярих болж байна. За дунд найруулга дээр имэйл гэдэг үг маань дээд найруулга нь имэйл, доод найруулга нь янга.
За дунд найруулга дээр толгой гэдэг үг маань дээд найруулга дээр тэргүүн, доод найруулга дээр бүндгэр. За нүд маань дээд найруулга дээр мэлми, доод найруулга дээр цэхэр. За дунд найруулга дээр үс гэдэг үг маань дээд найруулга дээр гизэг, сэвлэг. За доод найруулга дээр сэхсгэр гэх мэтээр гарч ирж байна. За мөн эхнэр гэдэг үг маань дээд найруулга дээр гэргээ, доод найруулга дээр авгаа гэх мэт үгээр ингэж илэрч гарч ирж байна. За та бүхэн дэвтэртээ бичсэн байх гэж бодож байна. Бичсэн үг дотор чинь хэдэн зөв байна, хэдэн буруу байна гэдгийг хараад өөрийгөө шалгаад дэвтэртээ бичиж засаараа. За ингээд их зохиож найруулж бичихтэй ерөнхийдөө бид бол дээд найруулгыг ихэвчлэн ашиглаарай гэж бид бол та бүхэдтэй зөвлөдөг байгаа. За дээд найруулга маань одоо дүрслэх ур маяг буюу үгийн дээд утгыг ашиглана гэсэн үг. За найруулгын зэргийн жишээ өгүүлбэрүүдийн тарагдж байна. За энэ 3 найруулгынхаа зэргийг хараад та бүхэн за жишээ нь дээд найруулга дээр ямар үг хэллэгийг ашиглаж гаргасан байна. Дунд найруулга дээр ямар үг хэллэг гарч ирсэн байна. За доод найруулга дээр ямар үг хэллэг ашигласан байна гэдгийг ажиглаад дэвтэртээ бичиж аваарай. За ингээд хүүхдүүдээ гэрийн даалгаварт дээд, дунд, доод найруулгатай өгүүлбэр тус бүр 3-ыг бичээрэй. За бичсэн даалгавраа багшийнхаа өгөгдсөн хаягаар хугацаанд нь явуулаарай. За анхаарал хандуулсан та бүхэндээ баярлалаа.